Үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн толгомцсон асуудлаар бэлтгэн хүргэдэг нэмэх 37 хэв нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Нэмэх 37 хэв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид тэнэгрэх өвчний талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Тэнэгрэх өвчнийг монголчууд зүнх өвчин гэдгээр нь нэрлэдэг. Хүний тархины гадар өв олон эсээс бүтэж байдаг. Тэр эсүүд нь хоорондоо байнга сэрэл дамжуулж мэдээлэл солилцож байдаг юм. Гэтэл энэ процесс алдагдаад ирэхээр тэнэгрэх, оюуны хомсдол гэх зэрэг өвчин үүсэж эхэлдэг. Энэхүү тэнэгрэх гэх өвчин маш олон шалтгаантай үүсч болдог байна. Нэгдүгээрт ямар нэгэн өвчний суурин дээр биш, биеэ дааж үүсдэг. Үүний нэг том жишээ бол альцгеймер өвчин юм. Монгол хүний дундаж насталт богино байдагтай холбоотой энэ өвчин манай улсад маш ховор тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд энэ өвчний тоо нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Дэлхийн нийтэд энэ өвчний шалтгааныг яг нарийн тогтоогоогүй байна. За энэ альцгеймер үе тэнэгрэх өвчин шалтгаан нь бол одоо хүртэл бүрэн цулагдаагүй. Маш олон шалтгаантай. Ер нь бол энэ тэнэгрэл гэдэг үгнээс шалтгаалаад энэ бол өндөр настай хүмүүст ихэнх нь тохиолддог. За энэний шалтгаан бол бодис солилцооны алдагдал, тархины эдийн өөрийнх нь органик өвчин, удамшил, эмийн хордлого, хийц химийн хүчин зүйл, за насны хамаарал энэ олон шалтгаанууд бүгдд нь бас үйлснэ. Яг одоо хүрэл яг тийм нас ер нь бол өвчнөө онш тодорхой биш олон шалтгаантай өвчнөө органик манай мэдрэлийн хүнд өвчнүүдийн нэг. За энэ бол голдуу бол өндөр настай хүн 70-80-аас дээш, 60 наснаас дээш. Гэтэ тухайн хүн хүний онцгоос шалтгаал 50-60 настай тэнэгрэл өвчин гараад байгаа. Тэр үтэл арцсангүй залуу наснд хүртэл одоо тэнэгрэх өвчин бол төр зураар ингээд гарч ирж байгаа. Энийг бол үнэхээр суурин мөн бэ нү, удамшил бэ нү, хоёр төгчоор зүгээр суур өвчнөд гавал тархины гэмтэл ч юм уу те тархины бусад органик одоо өвчмүүд одоо нийлээ илбэгшээд байгаа шүү дээ. Одоо урд нь онцлогдож байгаагүй, урд нь байж байгаагүй ховор эс өвчнүүд одоо өнөөдөр 21-р зуунд бол маш хэлбэг болсон. Тийм болохоор эдний нэг шалтгаан болж гарч ирж байгаа үгүйсэхгүй. Тийм учраас өнөөдөр манай онцлогоо сайн болсон учраас тархины имрэн онцлогоо идэр хийгээд үнэхээр цаад шалтгаан нь яг үндсэн фон өвчин байна уу? Тэгвэл хоёр төгчөр гарч ирж байгааг бол ялсан салах боломжтой. Тэнэгрэх өвчнийг үүсгэдэг маш олон шалтгаан байдаг. Үүнээс манай улсад хамгийн элбэг тохиолддог нь тархины судасны найрсал, тархины судасны хатуурлаас үүдэлтэй тэнэгрэх өвчин элбэг тохиолдож байна. Ер нь бол айгүй олон шалтгаантай л да. Тэгээд энэ дотор манай улсад яг илүү түгээмэл тохиолж байгаа нь болохоор тархины судасны найрсал, тархины судасны хатуурал, тэгээд нөгөө архитэлт, тамхитэлт, буруу хооллолт тий. Тэгээд дээрэс нь гэмтлийн гаралтай гэх мэт олон шалтгаанууд байдаг. Манай эмнэлгийн хувьд болохоор одоо тархины судасны шалтгаантай тэнэгрэх өвчтэй хүмүүс нэлээд элбэг тохиолддог. Энэ нь болохоор тархины цусан ангамж олон жилээр архаг шиг дутагдaltaй явснаас болоод тархи өөрөө үхчээд хатан гаршаад тархины гадар хэсгээр оюун ухааны юм төв байдаг. Энэ төвнийг нэрвэгдснээс болоод тийм өвчнүүд илэрдэг, тэнэгрэх өвчнүүд. Нас ахаад ирэхээр ихэвчлэн нас ахмад насны хүмүүс тохиолж байгаа нас ахаад ирэхээр цуц өөрөө хатуурдаг. Дээрээс нь нөгөө нэг таргалалт те тамхины хэрэглээ энтрээс болоод цус өтгөрөх, цусан хангамжийн дутагдалд орох зэрэгээс болоод тархи өөрөө цусан хангамжаар дутагдаад байдаг. Тэр үед болохоор тэгтээ нэлээд удаан хугацааны архаг шиж явсан даймжирсан үедээ л ингэж тэнэгрэл өвчнөд нэрвэгдэх магадлалтай л болно л да. Ихэвчлэн эхлэхдээ болохоор энэ ойрын одоо ой санамж буурах, хөдөлгөөний одоо алдагдлалд орох гэх зэргээр эхлээд айжим даймжирч явдаг. Ихэнх үедээ бол арга ирийнхэн хүмүүс мэдж чаддаггүй. Яг нэлээд ихэвчлэн нэлээд мууцсан хойно нэлээд ойрын юм мартахаа болсон, санахаа болсон энэ үед л ирж үзүүлчихлээ л да. Тэнэгрэх өвчний үед ихэвчлэн хожуу шатандаа онцлогдох нь элбэг байдаг байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг муу за хай харамжгүй байдалтай холбоотой гэж хэлж болно. Хэрэв танд болон таны ойр дотны хэн нэгэнд дараах шин тэмдэг илэрч байвал та мэргэжлийн эмчэд үзүүлээрэй. Манай онцлогоо сайн болсон учраас тархины имрэн онцлогоо идэр хийгээд үнэхээр цаад шалтгаан нь яг үндсэн фон өвчин байна уу? Тэгвэл хоёр төгчөр гарч ирж байгааг бол ялсан салах боломжтой. Тийм учраас сүүлийн үед бол харьцангуй 50-60 наснд тэнэрлэх зүгнөх тий янз бүрийн юмаа мэдэхгүй ойлгохгүй үйлдэл буруу хийгээд байгаа өөртөө хянах чадвар байхгүй шээсээ барьж чадахгүй тэнцвэр өөрчлөлтөө ийм гол шин тэмдэг илэрдэг өвчин болохоор ийм шин тэмдэг илэрдэг байгаа харьцангуй залуу одоо 50-60 настаас илэрдэг бол одоо тэр нарийн онцлогонд явуулж иднээс оншиг тодтгох анхдагч ч хоёр дахь ч тэр бол тогтоох бүрэн боломж өнөөдөр манай түвшинд бол байгаа. Ямар шинжүүд илэрхүү гэхээр хамгийн эхлээд
нэг хүмүүс нэг уймраад идэг штэ. Нэг энэ тавьсан юм төр мартчихдаг ч юм уу. Эсвэл бол нэг нэрийг ингээ олон давтах ч юм уу. Энэ тэр нэг тиймэрхүү юмнууд болдог штэ тий. Энэ дээрээс юу н анзаарч эхлэх хэрэгтэй. Хэрвээ яг нэг тиймэрхүү байх юм бол нөгөө ном сонио унших, оюун ухаанаа хөгжүүлэх тий. Агаар салхинд гарах гэх мэтэр. Дээрээс нь өөрөө одоо таргалтай болж ингээ хасах, өөр даралт хэсэлттэй бол тэрэндээ анхаарах гэх мэт ийм тийм урьдчилан сэргийлэх зүйлүүд байж болно. Мэдээж энэ нь жоохон лавшраад ирэх ч юм уу тий. Ер нь өөрт нь их тохгүй одоо анзаарахтаар ар гэрийнхэнд нойрчунд анзаарахтар болоод ирэн эмчид яаралтай хандаа зөвлөгөө авах хэрэгтэй л дээ. А тэгээ ер нь одоо сүүлийн үед гарч ирж та одоо суцны хааны өөгцийг хайлуулах юмнууд, цус шингэлэх юмнууд энэ төрлийн юмнуудыг ургамлын гаралтай болон химийн гаралтай юмнуудыг бас хэрэгжилж болно. Тэгээ мэдээж эмчийн зөвлөгөө авч ижил хэрэглэнэ л дээ. Тэнгэрх өвчнийг ихэнх үед нь оншилох нь үр дүнтэй байдаг. Тухайн өвчний шалтгааныг тогтоосон тохиолдолд шинж тэмдэг эмчилгээ хийдэг байна. Энд бол ерөөсөө ийм тэнэрх өвчин бол ерөөсөө шин тэмдэглэл эмчилгээ хийдэг. Энийг бол яг бүрэн төгс идэвхчих өнөөдөр тийм эмчилгээ бол үнэндээ дэлхийн нийтэд нээгдэггүй. Ийм болохоор маш хүнд голдуу удамшлыг дагсан маш хүнд эмэг байхгүй юу. Тийм болохоор хоёр дахь чор хөнгөн илбэр байж болно. Энэ бол тэгээд эмийн бус эмчилгээ за тэгээд суур өвчнийг эмчлэх шалтгаан юу гэж гэдэг харгалзаж эмчилгээний үе шат эмчилгээний хэлбэр бол тухайн үеийн өвчний онцлог хүний байдлаас шалтгаалж гарна. Удамшлын шалтгаан нь бол нэлийн хувийг эзэлдэг гэсэн тоо байдаг. Манайд бол өнөөдөр яг генийн түвшинд, удамшлын түвшинд онцлж чадахгүй болохоор энэний тоо баримт өрөөндөө хэлэх боломж байхгүй. Эргэх явцтай, одоо эргэшхүү даймжрах явцтай одоо англигддаг баг тийм. Одоо нөгөө дэлхийн нийтээр ярьдаг шүү дээ Альцгеймер гэдэг өвчин байна, ПК өвчин гэдэг ийм анхдагч одоо тэнэгрэх өвчнүүд бол хэцүү цаашаа даймжирж явна нөхөс. Одоогийн байдлаар бол тэрийг зүгээр цааш нь даймжралтай удаашруулах гэх зэргийн одоо тиймэрхүү эмчилгээ хийнэ нөхөс яг бүрэн идэгнэ гэж байхгүй. Эргэх явц одоо буцаж цайжиж болох гэдэг дотор нь яадаг гэхээр түрүүний ярьсан нэг уур бухимдал стресс те цусан хангамжийн дутагдaltaй холбоотойгоор эсвэл бол нөгөө архин донтох өвчтөй холбоотойгоор тэнэгрэл аягүй их үүсдэг настай хүмүүс. Энд эдгээр зүйлүүдийг нөгөө архин донтсон хүмүүсийг архинаас нь гаргадаг ч юм уу те цусан хангамжийн дутагдaltaй хүнийг цусан хангамжийн сайжруулах ч юм. Ийм маркаар эргээд бас нэг тодорхой хэмжээнд сайжрах гайгүй болох тийм магадлал бол байна. Одоо гэмтлийн гаралтай ч юм уу бас тэнэгрэл үүснэ л дээ. Эдгээр бол эргэшхүүгээр гэж үзсэн л дээ. Одоо тогтвортой яг тэрнээс муудаад байхгүй. Бас нэг сайжраад байхгүй. Нэгэнд гэмтээ тархинд одоо идэх шиг өөрчлөлт орсон болохоор яг тэр чигтэл байх ч юм уу. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид тэнэгрэх өвчний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхийг зорж байгаа. Тэнэгрэх өвчин үүсгэдэг маш олон шалтгаан бидийг бид дэрдүрдсэн. За үүнээс мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татж байгаа санаа зовж байгаа нэг асуудал бол архин донтох явдал юм. Архин донтолтоос үүдэлтэй тэнэгрэх өвчин үүсэж байна. Архин донтсон өвчтөй хүмүүсийг архинаас нь гаргахгүй бол энэ өвчнөө сайжирна гэж байхгүй болом архич өөрөө тархийг аягүй их хортуулдаг, их өвчүүлдэг тархины хэсийг нэрвдүүлдэг учраас энэ архины хэрэглийг одоо манайд бол юм байна л да. Манай эмнэлэг дээр яг ирж байгаа тохиолдлоос их юм бол гэр бүлийнхэн дандаа авчирдаг. Өөрөө бол ирэхийг хүсдэггүй. Архин донцсноос хүлээн зөвшөөрдөггүй юм хүмүүс. Гэхлээ гэхдээ манайх ч өөрөө яг нэг сэтгцийн нарийн мэржлийн эмнэлэг биш болохоор бид нар болохоор яг нөгөө архинаас гаргах чиглэлтэнд анхаарсан биш. Архинд хорцсон нөгөө тархийг нэмжлэхэд анхаарсан эмчилгээ хийгээд байна. Тэгэхэд дараа нь болохоор энэ хүн яг нөгөө архин донтолт эсрэг сэтгцийн эрүүл мэндийн төвд хандаад архин донтолт эсрэг эмчилгээг давхар хийх шаардлагатай. Тэгэхгүй болохоор энэ хүн айжамдаад тэнэгрэнэ гэсэн үг л дээ. Ер нь архин донтсон хүмүүсийг одоо хүмүүс ярьж байгаа агсан тавиад л эсвэл бол цогтч хороод дими балаа юм ярьлаа. Эсвэл маргааш нь шартгаараа бас л нэг дими балаа юм яриа ууралж уцаарлаа гэдэг. Эдгээр дандаа л нөгөө тэнэгрэл ихлэл явагдаад байгаа. Ер нь тэнэгрэл чинь гэдэг нь зан характерын өөрчлөлт аягүй их үүсдэг. Ялангуяа архин донцсон хүмүүст характер өөрчлөлтөнд их үүсээд сүүлдээ нөгөөх маань бүр юмаа мэдэхгүй мартсан тий хүн амьтанд танихгүй юм байдалтай болдог. Тэнэгрэх өвчин үүсгэдэг шалтгаануудын нэг нь бидэнд өдөр тутам тохиолддог стресс гэж хэлж болно. Хүн бүхэн ямар нэгэн байдлаар стресст өртөж байдаг бөгөөд стрессээ зөв тайлж чадж байгаа эсгээс хувь хүний эрүүл мэнд ихээхэн хамаардаг гинэ. Ихэнх хүмүүс стрессээ хэрхэн зөв тайлах аргаа мэддэггүй. Сэтгэл зовж байгаа зүйлээ хэн нэгэнд уудалж ярих, мэргэжлийн сэтгэл зүйчид хандхаасаа илүү дотроо удаан хугацаанд чанлах, арх тамхи мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх зэрэгээс үүдэж тэнэгрэх өвчнөр өвчлөх нөхцлөө бүрдүүлдэг байна. Бид танд стресс тайлах аргуудыг танилцуулах гэж байна. Бидний танилцуулах гэж байгаа дараах аргуудаас та өөр тохиромжтой арга хэрэглэж стрессээ зөв тайлж сураарай.
Стресс тайлах арга 1. Өдөрт 20-30 минутыг алхаж бай. Гадуур явган алхах гэдэг нь зүгээр нэг алхах гэсэн үг биш юм. Ажил руугаа эсвэл супермаркет руу яаран алхахыг тооцохгүй. Маш тайвнаар амьдралаа эрхзүүлэн бодож болж байгаа үйл явдлуудын учир шалтгааныг олж өөрийгөө тайвшруулж зөв гарцыг олж 20-30 минутыг өдөрт алхаж өнгөрөөж хэвшээрэй. 2. Хоногт дор хаяж 8 цаг унтах нь бие организмд маш чухал. Сайн унтаж амарсны дараа илүү эрч хүчтэй сэрэх болно. 3. Та намуухан хөгжим сонсч бясалгал хийж мөрөөдөрөө. Зөвхөн өөдрөг зүйлсийн тухай бодож бэрхшээлээ мартаарай. Энэ нь таны стрессийг тайлах болно. 4. Бусадтай харилцахдаа зөвхөн өөрийнхөө үеийн хүмүүсээр хязгаарлах хэрэггүй. Хүүхэд хөгшөдтэй ярилцах, амьдралыг хэрхэн өөрөөр өнцгөөс ойлгодгийг нь мэдэж аваарай. Энэ хэрээр амьдрал танд улам гэгээлэг сонирхолтой санагдах болно. 5. Хаяач болов ганцаараа байж сур. Нам гүм хинч сад болохгүй тайван газар суугаад анхаарлаа төвлөрүүлж бодлоо цэгнэ. Өдөр бүр өөртөө цаг гаргаж байгаарай. 6. Спортоор хичээл. Энэ бол хамгийн том стресс тайлах арга юм. Оюуны болон идэвхтэй хөдөлгөөнтэй спортоор хичээлж хэвшээрэй. 7. Гадаад хэл сурах. Тухайн хэл дээрээ хөгжим сонсож кино үз. Ингэснээр та өөр хүрээний хүмүүстэй харилцах боломж бүрдэнэ. 8 дугаарт. Бусдын хийсэн буруу зүйлийг өөрчилж сур. Өөрчилж өршөөж байгаа тэдэнд заавал харуулах биш, өөртөө хэлж сур. 9. Уйтгар гунигаа мартах гэж шаргуу ажиллах хэрэггүй. Ингээд нэмэр болдоггүй юм. Психологист Фройдийн үзнээр ийм байдал нь эцэстээ ажлаа үзий ятгахад хүргэдэг байна. Тиймээс та уйтгар гунигаа мартахын тулд хэтэрхий ажиллаад хэрэггүй. 10-т дисконд явж шинэ хүмүүстэй танилцсан. 11-т өглөөс ирээд орноосоо өсөж бос. Сэрснийхаа дараа орондоо хэсэг зур хэвтэж сайхан ирээдүйнхээ талаар мөрөөдөрэй. 12-т амьдралаа эрт хүчтэй урам зоригтой сэтгэл хангалуун байлгахын тулд та дээрх аргуудыг туршаад үзээрэй. Манайх нөгөө стрессээс болоод төр зүр юмаа мартах ч юм уу, нойргууд дорч юм уу, тийм өвчнөө би юмаа мартаад байна бас юм барьсан тавьснаа мартаад ингээд залуусууд орж ирэх юм маш харамсалтай байгаа. Энэ бол ерөөсөө стресс. Энэ бол тэнэрх хүчин биш. Тийм болохоор манай залуучуудаас ямар ч хүн стрессээс хамгаалах хамгийн ойрын одоо маш олон янз байдаг. Энд бол янз бүрийн сайхан амьсгалын авах зөв дасгал. Одоо энэ дээр материал нь байж би хүмүүст өгдөг. Ерөөсөө хүн чинь 3-5 секунд амьсгалаа маш сайхан гүн аваад 3-5 секунд төвчнө. Тэгэл амьсгалаа айжм гаргана. Ингээд бол хүний тарих маш сайхан амардаг. Энэ бол энгийн дасгал. Энэ бол энгийн гэхгүй манайхан хийшвэл тарих итгэн. Тэгээ энийг бол 5-10 минутанд хийж болно. 3 минутанд хийж болно. 5 минутын дотор яа ингээ анхаарлаа төвлөрүүлээд сайхан тайван нөхцөлд хөнгөн орчинд хийх хэрэгтэй. Хүн өнөөдөр амралтынхаа нэг 30 минутын цааны цагийг 5 минутанд стресстэй тийм дасгал хийж өгөх их дуртай. Өөр олон янз арга байна. Хүн бүр өөртөө стрессээ тайлах, хөгжим сонсох, агаас нь гарах, өөрөө сайхан суух, ном унших, өөрийнх нь дуртай юмыг хийх, дасгал хийх, бясалгал хийх, өнөөдөр бясалгал хийдэг манай залуучууд маш их болсон шүү дээ. Бясалгал гэдэг чинь ерөөсөө тархийг амраах, стрессээс гаргах маш сайхан арга шүү дээ. Тийм болохоор энэ дасгалыг би хэлж өгдөг дөө. Нэмэх 37 хэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид тэнэрх өвчний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхийг зорилоо. Тэнэрх өвчин үүсгэдэг маш олон шалтгаан байдаг. Удамшлын болон олдмор байдлаар тэнэрх өвчин үүсдэг гэдгийг бидний бэлтгэсэн нэвтрүүлгээс иргэд маань ойлгож авсан байх гэж найдаж байна. Хамгийн гол нь тэнэрх өвчинд үүсгэж байгаа шалтгаан бол архин донтох, стрессээ зөв тайлж чадахгүйгаас үүдэлтэй тэнэрх өвчний үндэс суурь нь бүрддэг байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг иргэн таны эрүүл мэндийн боловсролд багч гисэн хувь нэмрээ оруулж чадсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.